байцгаана уу. Үндэсний сүрээ спортын 2 дугаар хичээл маань эхэлж байна. Өнөөдрийн хичээл маань үндсэн техник. За үндсэн техник маань орно. За үндсэн техник харавхын өмнө мөрөө халаанаа хүүхдүүдээ мөрөө халаахгүй бол бэртэж гэмтэх одоо зөөлөн эдийн гэмтэл авна тийм учраас эхлээд мөрөө сайн халаач. За аргашаа эргүүллээ 1 2 3 4 5 6 7 8 за урагшаа эргүүллээ 1 2 3 4 5 6 7 8 за мөрөөсөө харагшаа эргүүлчих хүүхдүүдээ 1 2 3 4 урагшаа эргүүллээ 1 2 3 4 арагшаа 4 1 2 3 4 урагшаа 1 2 3 4 за болно. За солгоо хүүхдүүд бол зүүн гараа манай солгоо хүүхдүүд байхгүй учраас за яг эрхивчлэх эрхэн уруугаа за жоохон халаач. За эрхэн уруугаа үеэр нь сайхан халаагаад за хамгийн түрүүнд нумаа хөвчлөнтэй. За нумаа хөвчлөхдөө хаана нэ нумаа нэ. За бүгдээрээ ондоо хийгээрэй хүүхдүүдээ. За биш чи хоёр дахь нь хийнэ үстэй энд нь үстэй. За энд нь хийж гинэ. За зангилаагаа дээр нь гаргаад за номныхаа эндээс бариад за доошоо суулаа. За өвдгөөрөө тулаад яг номныхаа голоос өвдгөөрөө тулаа шүү. За арагшаа татаарай. Зүтэй сайн байна. За сайн байна. За номоо хөвчилж. За миний номоо хөвчил. За энэ номоо хөвчлөхдөө яг номныхаа яг голоос нь хөвчлөнө. За хөвчилж байгаа хүүхэд ном хөвчилж байгаа хүүхдийн ард талд нь гараад өвдгөн дээгүүр гаргаад хөвчлөө шүү. За маа хөвчлөөр өмнө. За дандаа хөвчилж байгаа хүн бодвол сумны ном хөвчилж байгаа хүний дандаа ард нь гараа шүү хүүхдүүдээ. Тэгэхгүй бол энэ ном чинь ингээд хэрвээ буух юм бол гуйдах асалтай тийм ээ. За миний өөрөө хөвчлөх үү? Алаа багш нь хөвчлөх үү? За ард гараад зүгтээ за хөвчилж. За ингээд нумаа хөвчил дуусаад за харавхын өмнө бүгдээрээ нумаа зөөлөн 2-3 удаа өвшөөлгөнө. За эхлээд үндсэн зогсолт хөлдөө мөрний хэмжээтэй за зарим нь мөрний хэмжээнээс жоохон илүү зайтай байж болно тий. За энэ үндсэн зогсолт буюу суур зогсолт. За зогслоо. Хөлний уулнаас ахгуулаад дээшээ биеэ сайн чангална. За хөлний уул за гуяа чангалаа. Энэ харавхтаа таазаараа ерөөсөө хөдлөхгүй. Яасан минь үү? Ур арсан байна уу? За таазаараа ердөө хөдлөхгүй шүү. За нумаа тэгээд хүүхдүүдэд зөөлөө эвшээлэг гэж байгаарай. За 2-3 удаа нумаа эвшээлэглээ. За хоол нь тавихгүй тийм ээ. За энэ маань болохоор яаж байгаа вэ гэхээр нумныхаа хатуу зөөлнийг мэдрэх. За ном маань зөөлөн байна уу хатуу байна уу одоо хараага нумаа татаж эвшээлгэж үзээд за хараа маань ямар байх нь гэдгээ тохируулах нь байна тийм ээ. За одоо онилоорой. За бүгд ониллоо. За ингээд хүүхдүүд маань дөрвөөрөө босдог байгаа. Эхний босоон дээр дөрвөөрөө босоод эхний хүүхдүүд харваад дууслаа. Дараагийн дөрөв хүүхэд харавнаа. За харав. За эрхивчлэхтэй зүтэй оноо яг энэ хөвчөндөө хийгээд за энэ номны яг харавж эхлэхдээ яг номныхаа за яг голын бариулт хэсгээс нь ингэж барина те яг энэ голоос нь за дээр доороос барихгүй яг гол хэсгээс нь за номоо гүйцэд атгаад за номоо татахтаа дээрээс 2 гараа дээрээс 90 гараац за тэгшгийн татна шүү. За татаарай. За эхлээд харахгүй татаад байж шүү хүүхдүүдээ. За энэ яг ингэж татна. За энэ мөр өрөхгүй. За арын гар яг 90 гараац. За энэ гарыг ингээд атгсан байдалтай яг ингэж. За сайн байна. За хүүхдийн харваа маань болохоор за яг энэ хан суран дээр 20 сум, хасаа суран дээр 12 сум, нийт хүүхд маань 32 сум харвдаг байгаа. За өдөө за арын гар. За дохоо өргөн шүү. Яг үнэ. За хараарай.
Маш сайн. За сайн байна. За энэ сумаа онилохдоо энэ хараа сумны маань энэ яг энэ нэг юм өдтэй хэсэг нь яг энэ жавчандаа ингээд 100. За энэ хоёр энэ талтай нь арт талдаа гардаг байгаа тийм ээ. За онилохдоо сумныхаа энэ ониноос барьж онилно шүү. За яа. За зөв зогсоорой. Үндсэн зогсолт маань яаж зогсох ёстой вэ? Би харанхуй өмнө өөрсдөө хүүхдүүдээ бие зэгцлээ шүү. Яаж байгаа зогсохгүй яг зөв зогсоод дашаагаараа хөдлөхгүй шүү. За мөр өрөхгүй. Зүйтэй. За өдөө зуулаа. За маш сайн. За өнөөдрийн хичээлээр үндсний сурын үндсэн зогсолт буюу үндсэн техник залаа. Тэгээ хамт оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.